Кино маань 8 жилийн өмнөх дэлхийн сүрлийг харуулж байгаагаар эхэлнэ. Манай гол дүрийн ярьж байгаагаар аврах том солир дэлхий рүү чиглээ ирж улс орнууд пуужи арваж солирыг устгаж чадсан ч дэлбэртийн нөлөөгөөр хорт бодисууд дэлхий дээр унжээ. Үүнээс болж бүх хүйтэн цус амьтнууд мутацлагдан дэлхийн нийт хүн амын 95%-ийг устгаж цөөн амьд үлдгэсэд бункер болон хорогдох газруудад нуугдах болсон байна. Энэхүү сүрлээс хойш 7 жил өнгөрсөн ба манай гол дүр Joy амьд үлдгэсэдтэй хамт газар доорх бункерт нуугд амьдарч байгаа юм. Тэд шинэ амьдралдаа дасан зогцохоор ургамал ногоо тарж ургуулan зайлшгүй тохиолдолд хоол хүнсээ гадаргаас цуглуулж өөрсдийгөө хамгаалахаар төрөл бүрийн зэвсэг ашиглаж сурчээ. Гэхдээ Joy-с бусд хүмүүсэлтэй 7 жилийн өмнө мангасууд хот руу дайрах үеэр хосууд салж яван удахгүй уулзах амсанж дэлхий мангасуудад эзлэгдснээс болж одоо хүртэл нэгэнтэйгээ уулзч чадалгүй. Зөвхөн радио холбоогоор харилцах болсон байна. Ингээд нэгэн өдөр урилгагүй зочин тэдэн дээр иржээ. Тэд мангастай тулдахаар төлгөө ярилцсан хонгил руу орох боловч удалгүй нэг нь мангаст бариулснаар Joy багийнхантаа туслахаар араас нь явдаг. Тэрээр чимээ гаргалгүй алгасаар Конрыг олдогч найз нь зугт чадалгүй амьсгал хураасан байлаа. Joy айснасаа олж биеийн хөшин мангаст яг идүүлэхийн даваан дээр багийнхнаа нь олж ирэн амийн аварна. Оройн тэдний хуралдах үед Joy нуугтаас залхан найз охиныгоо олж уулзахаар шийдэх бөгөөд багийнх нь түүний очих газрыг 7 өдрийн зайтай болохыг хэлэн ганцаараа явах хитрхи аюултай гэж анхааруулж байсан ч Joy одоо хайртай хүнийхээ төлөө юу ч хийхэд бэлэн байв. Багийнх нь түүнийг ядгсанч эцэст нь шийдвэрийг хөндлөн түүнд газрын зураг зэвсгөө амжилт үүснэ. Удалгүй Joy гадар дээр гаргамгцсан цэвэр агаараар амьсгалан газрын зургийн дагуу баруун зөв рүү алхдаг. Ингээд тэр ойгоор явсаар замдаа дайралтын уул мөртөө таарч байлаа. Joy сүрсэн тосон дээр ирж мангасын чимээнээр нуугдахаар байшин руу орон хөрөгчийг онгойлгож үзтэл дотор нь хачиргалтай амтан байв. Гэтэл энэ үед уснаас мутант мэлхий гарч ирэх ба Joy нохоны ачаар аврах мэлхийнээс мултарч хуучин автобусанд нуугдах бөгөөд мэлхий явсны дараа тэр автобусны хан дээрх нохооны нэрийг анзаарч амийн аварсанд талархна. Joy түнд хайртай хүнтэйгээ уулзсаар явж байгаа хэлэн боён эзэнд юу тохиолдсныг мэдхийг хүсэж байв. Маргааш өглөө Joy хамт явахыг зөвшөөрч эзнийх нь хувцсыг цүнхэнтэй хийж хадгалан шинэ найзтайгаа хамт хөгжилдөн аялла цааш өргөжлүүлнэ. Joy замдаа зэрлэг жимс олж идэх гэхэд бой түүнийг болиулснаар уг жимс хортой байдаг. Удаах өдөр нь Joy тэмдэглэх хөдөлгөтөө анхаарснаас олж замаа харлгүй нөхрөө унах бөгөөд тэр эргэн тойрноо ажиглан өдний нүхэнд унж иржээ. Түүнийг тулдахад бэлдэх үед нэгэн хүн ос шидэн идүүлэхээс өмнө амжиж татж гарган охин тесрэх бодисоор өднүүдийг дэлбэлхэн тэр. Клейд минь хоёр түүнтэй танилцсан охинд нохон таалагдсанаар тэд хамтдаа явахаар болж тэр хоёр замдаа мангасуудыг нэрлэн тэдгээрээс үргэлж болгоомжлох хэрэгтэй хэлэн удалгүй тэд ойгоор алхасаар нэгэн суурин газарт ойртож ирнэ. Joy найз охин Эмигийнхэн тухай ярихад охин буудах чадрын шалгадагч тэр байгаа онох нь битээл зэвсгэ зөв чиглүүлж чаддаггүй. Клейд залууг ийм байдлаараа хизээч мангасуудтай тулдаж чадахгүйг мэдж байсан тул охин Joy буудахаас өмнө бодлоо хоослох хэрэгтэй гэж өд ус аавынхаа зааж өгсөн аргыг түнд заах үед Joy өмнөхөөсөө сайн харваж тэдний хэлсэн амьд үлдэх аргуудаас суралцахаар болно. Удалгүй тэднийг ойгоор явж байтал гэнт мод хөдлөн аврах том эмгэн хумс тэдэндээ таардаг. Клейд Joy-ийн цамцыг тайлуулан хөдөлж болохгүйг анхааруулж мангасыг тайвшруулснаар эмгэн хумс тэднийг зүгээр өнгөрөх бөгөөд Мино зарим мангасууд тийм ч аюултай биш гэдгийг хэлэн тэдний харцнаас нь үүнийг мэдж болохыг залууд тайлбарлана. Тэр оройн Joy тэмдэглэлийн дэвтэр дээр өдөр харсан мангасыг зурж сүрлээс хойш зурсан зургуудаа дүнд харуулдаг. Joy тэмдэглэл нь хэн нэгэнд тус болно гэдэгт итгэн Клейдтэй ярилцах үедээ эцээх нь зугт чадалгүй өнгөрснийг хэлэн гэр бүлээсээ ганцаараа үлдсэн тэрээр найз охиныхоо төлөө амьдрах шийдвэр гаргаж түүнтэй уулзахаар явах замдаа тэр хоёртой таарсан нь энэ юм. Joy амрах гэтэл тэдний явах цаг болох ба маргаашнаас нь тэр буудах сургуультай давтан суралцаж явсаар
хэд хоногийн дараа зорьсон газарт нь ирдэг. Клейд бид сайн баг болж чадна гэж тэдэнтэй хамт аюулгүй уул руу явахыг ятгадагч. Жойд найз охноос нь өөр үнд цул байхгүй тул өмнө хэлснээрээ хизээ нэгэн цагт ахиж уулзахаа амлаж аялла цааш үргэлжлүүлэхээр болно. Тэднийг салж явахаас өмнө Клейд шаардлагатай үед хэрэглэх тесрэг гранат түгэн түүнийг чадна гэдэгт итгэж байлаа. Ингээд тэр хоёр явсны дараа Жой найзтай хамт алхасаар намагтай газар дайрч өнгөрнө. Эргэн тойронд нь жихүүд сүргэн моднууд, сүрсэн завь, боломжл гэсэн самбар байх бөгөөд тэрхүү мөчөд бой чимээ сонсон айсандаа юмны довор орж нуугддаг. Жой хурдхан шиг тэндээс явхаар найзаа гарч ирэхийг хүсдэгч. Аимшигтай жаранхулд тэднийг сонссон байв. Түүнийг харуулах гэтэл жаруулт сүүлдэрээ цогч унагаснаар тэр хэсэг ухаан алдан сүүлийн үеэр ээж аав нь зүгтэж чадалгүй харамсалтайгаар өөд болсон тэрхүү мөчийг эргэн санана. Жой ахиж ийм зүйл олохыг хүсэлгүй найзгаа аврахаар жаруултын толгоор нь буудаж мангасыг устгаж чаддаг. Тэр бойг аварсандаа баярлан айцаа давж мангасуудтай тулдах эр зоригтой гэдгээ үүгээр мэдээж. Оройн тэр хоёрыг адар борооноос зүгтэн хаягдсан буудалд орох үед Мавских Рофтын цэрэг дуусаагүй асаалттай байв. Хөлн гэмтэж Рофт жил гаруй хугацаанд энд хөдөлгөөнгүй байгаа хэлэн өөрийн олж ирсэнд баярлан түүнийг яагаад аюулгүй бүсээс гарсныг асуухад Жой найз охин Эмигээ олж уулзахаар найзтай хамт явж байгаа тайлбарснаар Рофт түнд туслах зөвшөөрөл авч үлдсэн цэнэгээс ашиглуулахаар болдог. Жой Мавсик Редтэй холбон сүлжээг тааруулж Эмид бүх зүйл сайн байгаа 2 хоногийн дараа түн дээр очих болно гэхэд Рофт тэр хоёрыг 15 км-ийн зайтайгааг олж мэджээ. Эми амьд үлдгэсэд тэднийг авч явахаар ирснийг хэлэх гэтэл Жой юу ч хэлснийг сонсч амжилтгүй холбоо нутардаг. Тэр Мавсийн гуйлтыг биелүүлэхээр гадаа гарган Рофт Жойгийн бүтнээр төрсөн өдрөөр нь хайлт хийж гэр бүлийнхэн зургийг олж харуулах үед Жой тэслэхүй уйлан тэднийг үнэхээр их санаж байлаа. Харин энэхүү мөчөд далайн залхахууд орчныг гэрэлтүүлэх ба удалгүй Мавсийг унтрахад Жой хийсэн зүйлд нь талархан Рофтыг тэнд норшуулдаг. Маргааш нь Жой найзтай хамт цааш хөдлөн. Гэтэл тэдний замд аврах том нүх байх бөгөөд Жой мангасыг ойрхон ирснийг мэдэн газраас чихмэл авч өөр зүгч хийснээр аимшигт элсний мангас тэднийг хөөж эхэлдэг. Тэр хоёр хам хурдаараа зугтан модны ард нуугдах энэ мөчөд мангасыг холцсны дараа бой эзнийхээ хувцсыг авахар чимээ гаргаснаар Жой гранатын түгжээг аван амруун шидэж мангасыг устгаж чадсандаа итгэж чадахгүй байлаа. Жой уснаас гарan бинд нь алдсан хануур хорхоонуудыг салгаж түүнээс олж үхэж шаглаа гэж уурлан боёг айлгаж орхидог. Удалгүй Жой хорноос олж хийзүүл саран өөртөө ярьдагч Азар Эми түүнийг олж иржээ. Ингээд Жой ухаан орон найз охин нь өөрийн давчирсныг мэддэг. Хосод уулзсандаа баярлан Эми түнд маргааш хүмүүстэй хамт усан онгоцоор явахаар олсноо тайлбарлан хөгшчүүдэд туслахаар түргүүлэхийг хүснэ. Жой хаанэрстэй мэдхээр ааваас гартал хүмүүс авч явах зүйлсээ янзлан усан онгоц руу ачихта бэлдэж байлаа. Тэр онгоцны багийнхан болон Ахмадтай танилцсан нэлийн хуучирсан гэмээр усан онгоцыг харах бөгөөд Ахмад түүний үдшилэгт урж удахгүй уулзъя гэд хоол хийхээр явна. Оройн Эми Жойг өөрхийн төлөө Америкстэн байж энд ирсэнд нь талархдагч. Эми өмнөх шигэ байхаа ойлж түүнд хайрг болсон мэт санагдж байв. Эми сүрлээс хойш энэ хугацаанд маш олон зүйл өөрчлөгдөж жилийн өмнө найз залууга алдсан гэснээр Жой Эмиг өөр хүнтэй болсон байсныг одоо л мэдэж энэ талаар юу ч яриагууд нь урам хуурдаг. Эми уучлахыг хүсэн хамт явахыг гуйх үед Жой энд ирэхээс өмнө түүнээс асуух хэрэгтэй байж би юу бодож байсан юм бэ гэд буцаж явахаар шийдсэн байлаа. Жой буцаар багийнхантайгаа холбогдох ба түүнийг холбоогоор ярьж байтал Ахмад үдшилэг зориулт бэлдсэн десерт мөн шар ариг түүнд авчирч өгдөг. Багийнхан түүнийг явснаас хойш хэд удаа мангасуудын дайралтанд өртөж нөхцөл байдал маш хүнд болсон тул тэд өөр газар руу зугтахаар шийдсэн бөгөөд энэ үед холбоон тасарч Жой яриаг сонсч амжилтгүй райд онтардаг. Жой Ахмадын явуулсан жимсийг хортой болохыг мэдэн хүмүүст анхааруулахаар очдогч тэд бүгдээрээ хордсон байдалтай эхнээсээ ухаалдаж эхэлнэ. Эми ч мөн адил жимсэнд хордож Жойгийн яриаг ойлгохгүй байх ба
Тэрхэн мөчөд Дэн Жогийн араас зохиж ухаалдуулах нь тэр. Ингээд түүнийг ухаан ороход хүмүүс хүлээсэн байдалтай тэд радио цамхыг дэлбэлэн Ахмад жинхэнэ төлөвлөгөө тайлбарлана. Яг үүндээ тэр хөлгийн Ахмад биш, харин дээрэмчдийн бүлгийн толгойлогч байдаг. Кэп тэднийг устдахаар товчлууртай дарахад уснаас аимшигт хавчин мангас гарч ирэн дайрахтаа бэлдэнэ. Энэ хооронд Эми хүлээсээ тайлж Жойг суллах ба тэрээ сумыг хамгаалж Роког цогч унах тэрхэн мөчөөд Жой төмрөөр мангасыг жадалж холдуулдагч. Кэп ахад хөрөмжийн ажиллууснаар хавчин мангас Жойг хийлэн зохиж дайралтаа үргэлжлүүлдэг. Харин үеэр Эми Дэнэтэй тулддагч. Кэпд цохиулж ухаангүй болно. Дээрэмчдийг зугтаар ус руу ороход гэнт бой гарч ирэн Эмиг сэрэх хооронд Жой хавчин мангаст бариулан өнөг зэвсгээр яг буудах гэтэл мангас хүмүүсийг гэмтэхийг хүсээгүй нүднээс нь харагдж байсан тул Жой төхөөрөмжөөр өдөрдөж гинжийн тасалж мангасыг сулдаг. Хавчин мангас тэднийг орхин хөлгөрөнд дайрах ба дээрэмчид хавчин дидүүлэн далайд живж Жой хүмүүсийг аварсныхаа дараа Эмид багийнхантайгаа хамт аюулгүй уул руу явахаар олсноо хэлэн тэмдэглэлийн дэвтрээ дурсгал болгож өгнө. Жой явахаас өмнө түүнийг үнсч тэд ахиж уулзахаа амлах бөгөөд ингээд Жой буц замдаа аюултай мангасуудаас зутаж явсаар тэрэ хорогдох газартаа очин багийнхнаа харсандаа идэж чадахгүй байлаа. Тэд Жойг амьд эргэж ирсэнд баяртай байх ба киноны төгсгөлд Жой бусад амьд үлдсэн хүмүүст итгэл найдар байгааг хэлэн эхэнтэй амаргүй байгч үүнтэй бид дасан зогцож амьдрах ёстой гэснээр холбоогоор түүний яриг сонссон амьд үлдсэд тэднийг даган хорогдох газраа орхиж шинэ дэлхий дээр амьдрахаар гадар дээр гарч ирснээр кино маань өндөрлж байна. Танд өнөөдрийн ярьж өгсөн кино тайлбар маань таалагдсан бол лайк дарж, суугаад дэмжиж subscribe дараарай. Дараагийн сонирхолтой кино тайлбараараа удахгүй уулзцай. Түр баяртай.